За бүгдээр сайхан шинэлцгээсэн үү? За гэр бүл хамаатан сайдан найз нөхөдтэйгөө удаан хугацааны дараа уулзаад бас сайхан цагийг өнгөрүүлсэн байхаа гэж бодож байна. За цагаан сарын баяр маань их энэ завгүй энэ амьдралаас жоохон холдоход за удаан хугацааны дараа бас гэр бүлийнхэнтэйгээ бас ойр дотны хүмүүстэйгээ сайхан дотн цагийг өнгөрүүлэх гоё баяр юм шиг байна. За тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ хамтдаа энэ thumbnail-ыг хийж сурах болно. За өнөөдрийн энэ бичлэгийн маань гол сэдв нь болохоор thumbnail байгаа. За энэ YouTube-ийн thumbnail хэрхэн бүтсэн бэ? За хэрхэн зураг дарсан, хэрхэн янзалсан, за хаанаас референс буюу санаагаа авсан, за хэрхэн хийсэн талаараа та бүхэнд тайлбарлах болно. Сүүлийн үед болохоор маш олон хүмүүс за контент бүтээж байна. За өөрсдийнхөө дуртай зүйл, хобби, бизнес ч юм уу бүхэл зүйл дээрээ контентийг хийж байна. За тэгээд ямар ч тааш YouTube дээр ч гэсэн маш олон бичлэг оруулж байгаа хүмүүс маш олон байна. За тэгэхээр өнөөдрийн гол сэдв нь болохоор саяны харуулсан thumbnail-ийг хэрхэн хийх талаар, хэрхэн зураг дарсан талаар та бүхэн зааж өгүүлнэ. Тэгвэл таны энэ үзэж байгаа бичлэг за ямар дараалалаар хийгддэг бэ? За ер нь бичлэг YouTube-д оруулахад хэдэн дараал байдаг вэ? Талаар би та бүхэнд өнөөдөр товчхон тайлбарлаад за тэр дундах thumbnail-ийг хэрхэн хийсэн талаараа зааж өгөх болно. YouTube-д видео оруулах за ер нь бичлэг бий болгоход болохоор энэ дөрвөн дараал байгаа. За энэ дөрвөн дарааллын дагуу хийх юм бол бичлэг маань бий болдог байгаа. За ямар дөрвөн дараал вэ гэхээр за нэгд нь болохоор script байгаа. За энэ нь болохоор за ямар видео хийх гэж байгаа зохиолыгоо энэ төлөвлөх гэсэн үг байгаа. За өнөөдрийн бичлэг маань би YouTube-ийн thumbnail-ийг хэрхэн хийсэн бэ, хэрхэн зураг дарсан бэ, хэрхэн янзлах вэ гэдэг талаараа бичлэг хийж байгаа. За ер нь бол блог ч юм уу эсвэл за ер нь бол ямар бичлэг хийх гэж байгаагаа төлөвлөх дараалал энэ болохоор хамгийн чухал байгаа. Энэ болохоор видео шотинг буюу за видеогоо яг бодцоо рекорд хийх байгаа. За миний хувьд болохоор академик иймэрхүү хичээл зааж байгаа учраас за яг ингээ оффистой хичээлээ бичиж байна. За энэ үед болохоор ямар камераар, за ямар микрофоноор, зөв хаана гэдэг ч юм уу, ямар хөлөөр за блог хэрвээ хийх юм бол за хаана очиж блог хийх үү гэдэг ч юм уу. Яг видео эдит видеогоо ингээд бичлэг хийх яг тэр үйл явцыг хэлж байгаа. За гуравд нь болохоор за видео эдитинг хэсэг байгаа. За энэ болохоор одоо нэг авсан бүхий л дүрс, аудио, бүхий л зүйлсүүдийг яг жинхэнэ компьютерийнхаа ардаа юм уу эсвэл iPad ч юм уу утасныхаа ард очоод видео эдит хийх хугацаа байгаа. За энэ видео эдитэн дотор ч гэсэн за интроо яаж хийх үү, за аутро төгсгөлд нь юу ярих уу, энэ сэдвийн эхлэлийг юу гэж эхлэх үү, за яаж эдит хийх үү, тэ ямар өнгө тавих уу, ямар ая тавих уу гэд видео эдит яг видео эдит хийх ийм хэсэг байгаа. За дөрөвд нь болохоор видео аплойд байгаа. За та Instagram байна уу, Facebook байна уу, YouTube байна уу, ямар ч видеого аплойд хийх үйл явц байгаа. Жишээлбэл болохоор YouTube бичлэг оруулахад болохоор бэлэн болсон бичлэгээ аплойд хийн. За түүний дараа би main title буюу title-га юу гэж өгөх вэ гэж бодож төлөвлөнө. За тэгээд өнөөдрийн сурах thumbnail байгаа. За thumbnail-ыг бас бэлтгэх байгаа. За доор нь болохоор description хэсэгт юу бичих вэ гэдгийг бас байршуулна. За ямар линк холбох вэ гэдэг ч юм уу. За энэ хэсэг болохоор бас маш их чухал байгаа. За яг энэ дөрвөн дарааллаар энэ видео бүтдэг байгаа. За миний хувьд ч гэсэн яг энэ дөрвөн дарааллын дагуу бичлэгийг эдит хийгээ явдаг байгаа. За дараагийн бичлэгээр болохоор би энэ дөрвөн дарааллыг болохоор за миний хувьд бүр нэгээр нь задлаад та бүхэнд хэрхэн YouTube руу бас хийж байгааг бас тайлбарлаад хичээлийг бэлтгэж оруулах болно. За энэ thumbnail маань тэгвэл хэрхэн бүтсэн талаар та бүхэнд богинохон тайлбарлаж өгье. За энэ жилийн хувьд манай гэр бүлийн хувьд за миний хувьд бас цагаан сарыг тэмдэглэхгүй байгаа. За ах маань болохоор эмнэлэгт хэвтэж байгаа учраас ээлжлээд бас эргээд бас дахиад байж байгаа. За тэгээд шиний 2 төлөө ямар ч өдрийн хугацаанд кофе шоп ороод бас замдаа бас зураг дарангаа кофе шопд ороод жоохон чилэр суух гээд явж байгаа. За энэ зургийг замдаа дарсан байгаа. За тэгээд кофе pillows гээд кофе шопд очоод за ямар ч 11,400 ямар ч 3 шот американо авч уугаад за гоё орчинд за гоё кофе уунгаа за гоё дуу сонсонгоо за энэ зургийг би өнгийн өгсөн байгаа. За тэгж яагаад ямар гоё өнгө өгчөө гээд энэ зураг нь олон зураг дарсанлаа. Гэхдээ энэ зураг маань хамгийн гоё их таалагдаад тэгвэл би энэ зургаараа болохоор нэг
YouTube-ийнхаа thumbnail хийчихье. За тэгээд thumbnail-ийг хэрхэн хийх талаараа бичлэг хийчихье л та гэж санаа төрөөд за ямар ч тач энэ бичлэгийг хийхээр болсон байгаа. За рандомор болохоор бас зүгээр байгаль гарч копи уух гэж байгаад бүр төнгөл рүү очиод за гоё газар за та бүхний харж байгаач. Гоё маагаар багаар. Нэг хоног амраад ирсэн байгаа. Миний хувьд болохоор нойроо болохоор бараг 4 жил шахуу энэ Apple Watch-оор хянаж нойрогоо энэ хиндэг гэсэн үг байгаа. За тэгээд юу гэвэл 4 жилийн турш энэ Apple Watch цагийг болохоор зөөж унтсан гэсэн үг байгаа. За тэгээд за энэ төгөлөөр очиж амрахтаа бараг рекорд эвдсэн байгаа. Оройн 9 цагт унтаад өглөөний 9 цагт ирсэн бараг 12 цаг шахуу унтсан байгаа. За бас сайхан амраад бас жоохон аялангаа за нэг өдрийг сайхан цагийг өнгөрүүлж ягаад ирсэн байгаа. За тэгээд тэр хугацаанд болохоор бас видео хийх санаа маань төрөөд за одоо ингээ видео хийхээр хийж байна. За ямар ч цагаан сар маань иймэрхүү өнгөрлөө. За ямар ч цагаан сар за шинэ сар шинэ 7 хоног шинэ өдрүүдийг өгж байгаа болохоор шинээр дахиад шийдвэр гаргахад гоё юм шиг байна. За та бүхний хувьд ч гэсэн суралцах тал дээрээ дахиж нэг шинэ шийдвэр гаргаад хичээлүүдийнхаа эхнээс нь ингээ үзээсэй гэж хүсэж байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээрээ энэ thumbnail-ийг хэрхэн бүтсэн талаар буюу хэрхэн янзлах, за хаанаас санаа авсан, за яаж эдитсэн талаараа Photoshop-оо нээгээд өнөөдрийн хичээлээ хамтдаа сурцгаая. Гажа. Тэгвэл хамтдаа өнөөдрийн бичлэгтээ орцгоё. За өнөөдрийн бичлэгээс та бүхний ойлгож авах гол зүйлсүүд байгаа. За тэр нь болохоор видео одоо таны үзэж байгаа энэ бичлэг танд хүргэд болохоор 4 үе шатыг заавал дамжиж одоо хийх юм болвол энэ бичлэг маань их гоё бичлэг болдог юм байна. За хоёрд нь болохоор thumbnail хийх үйл явц процессыг бөөнөрөө өнөөдрийн бичлэгээрээ сурна шүү дээ, тий. Гэхдээ энэ thumbnail хийхэд нэлээд бас ингээд цаг зарцуулагтаад мөнгө үрээд ингээд хийгдэж байгаа. Гэхдээ зарим үед болохоор зүгээр миний энэ видеон дээрээсээ ч юм уу би нэг ингэдэг ч юм уу одоо ингэдэг ч юм уу ингээд шууд бичлэгэн дээрээс скриншот хийгээд жоохон янзлаад хийх ч үе байна. За гэхдээ энэ бол thumbnail бичлэгэн дээр thumbnail болохоор маш чухал байгаа. Юу гэсүгээрээ та YouTube дээр үнэхээр амар гоё бичлэг заяа 20 минутын ч юм уу 10 минутын бичлэг хийчлээ. Гэхдээ таны тэр гоё бичлэгийг чинь тэр хүн ороод үзэх үү гэдэг нь thumbnail-ээс шалтгаалаад байгаа байхгүй. Юу гэсүгээрээ бичлэг маш гоё хийхээс илүү thumbnail-ээ илүү гоё хийх нь бас чухал гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр бараг 50-50 болчихж байгаас зарим хүмүүс болохоор энэ thumbnail-ыг бараг хамгийн чухал гэж ярьдаг байгаа. За тэр хэмжээгээрээ та YouTube дээр ч юм уу ямар нэгэн ийм бичлэгнийхаа thumbnail-ыг заавал бодож байгаарэ. За thumbnail маш чухал байгаа шүү. За дараагийн хичээлээр би thumbnail-ийн ямар thumbnail монголоор ер нь тойм зураг гэдэг байгаа юм л да. Солонгосоор thumbnail гэдэг байгаа. За тэгээд thumbnail гээд англиар нэрлээд байгаа. За би яг өнөөдрийн бичлэгэн дээрээ thumbnail-ийг одоо хэдэн мегабайт байхыг, пиксел нь хэд байхыг гэдгийг хэлээд зааж өгнө. За ер нь гэхдээ та бүхний өнөөдрийн хичээлээрээ за thumbnail маш чухал юм байна гэдгийг ойлгож авах нэг чухал байгаа шүү. За би дараагийн хичээлээрээ за thumbnail хідэн төрөл байдгийг, сүүлийн үед ямар thumbnail-ууд хийгдээд байгаа. За ийм нөхцөл thumbnail-а яаж хийх вэ? Текстийг нь хаана байршуулвал хүмүүсийн харагдах вэ? За хаана байрлуулж болохгүй вэ гэдэг талаараа та бүхэнд би YouTube-ээрээ дамжуулаад дараа нь хичээлээрээ заагаа явуулна. За миний хувьд болохоор Facebook, Instagram, бусад платформ дээр од болоод ч юм уу хүмүүс танигдчих байгаа ч YouTube руу ирж байгаа биш. YouTube анханасаа YouTube нээгээд чимээгүйхэн YouTube дээр бичлэгээ оруулаад явж байгаа нэг YouTuber
залуу байгаа. Юу гэсүгээрээ бусад платформд хүмүүст алгоритмаараа санал болгох нь маш хурдан байдаг. YouTube болохоор жинхэнэ хөдөлмөр хөлс бэжиж хүмүүст одоо танигддаг гинэлтэй. За миний мэдхнийг YouTube-р болохоор бүр 7 жилийн турш тууштай бичлэг хийж саяхан л 100,000 subscribe хүрсэн байгаа. За миний хувьд ч бас тэгж хичээж YouTube дээрээ хүмүүст хүрмээр байна. За юу зүгээрээ Instagram, Facebook-ийн энийг хэрэглэмээргүй байх гэсэн үг байгаа. За тэднэрт тэгж цагаа өрмөөргүй байна залуу насаа. Тэгвэл миний өнөөдрийн YouTube thumbnail хэрхэн бүтэн талаараа та бүхэнд би тайлбарлаа явъя. За энэ санаа авахаас бүү гэд энэ Austin Kayling гэдэг энэ зохиолч байдаг. За би энэ зохиолчид маш дуртай. За энэ бас ажил хэрэгээ ил олох гэсэн юм ном бас байгаа. За ер нь 3 ном байдаг. Энэ 3 ном маш алдартай. За энэ номн дээрээс болохоор миний нөгөө YouTube-ийн слогийн үг нь болохоор still like нэртэй шүү дээ. Санаа авахаасаа бүү гэд. Энэ бол уран бүтээлч шиг хуулбарл гэсэн агуулгатай байгаа. За энэний 9-р хэсгээр нь ийм үзүүл байгаа байхгүй юу? Та бүхэн харуулах юм бол юу аав гэхээр уйтгартай нэг нь бай гэж байгаа байхгүй юу? За энэ нь болохоор энэ бол гараасаа юм гаргах цорын ганц арга гэж байгаа байхгүй юу. За юу гэсэн үг хэрэг өнөөдрийн ганц thumbnail буюу би өнөөдрийн thumbnail-ийнхаа зургийг өөрөө амар миний хувьд нэг сайн дарддаг зурагч биш л дээ. Гэхдээ би өөрөө амар сайн дарсан гоё өнгө өгсөн. Миний хувьд болохоор вау гэж одоохондоо миний дарсан зургуудын хамгийн гоё нь байж болохоор шууд жаазлаад хананд ч юм уу тавьж болохоор тийм зураг дарчаад байгаа байхгүй. Гэхдээ тэр үйл явц болохоор уйтгартай нэг нь байх юм бол шин санаа их төрдөг гэж байгаас. За миний хувьд болохоор энэ үед жинхэнэ яг уйтгартай байсан үе байгаа жон чийлэрсэн үе байсан гэсэн үг. За тэгэхээр та бүхний хувьд байн одоо ийм эр зөрөгтэй байн шин санаа passion тэр үед болохоор байн гоё санаанууд төрдөг юм биш гэсэн үг аа. Тийм учраас та хүмүүс ийм уйтгартай ийм чийлэрсэн цагийг бас заавал гаргаж байгаараа тэгэх юм бол шин санаа гоё зүйлсүүд маш их төрдөг. За миний хувьд копи унга ай сонсонгоо дуу сонсонгоо чийлэрэг үе их байдаг. За тэр үе жинхэнэ санаанууд ингээ ундарч төрдөг байгаа. За энэ бүр боддоор миний чийлэрч байгаад гаргасан бас зураг дарсан гоё өнгө өгсөн тийм үйл явц байгаа. За тийм учраас ямар ч оршил хэсэг нь маш урт болчлаа. Гэхдээ яг энэ хэсгийг та хүн заав сонсох хэрэгтэй. Энэ маш чухал ийм үйл явцыг туулж байж энэ хэмжээний thumbnail энэ хэмжээний зураг дарсан байгаа шүү. За заавал ийм зураг thumbnail гэхгүйгээр энийг зүгээр постэр ямар нэгэн шин санаа шин одоо бизнесийн санаа юу гэдэг шин одоо нэг ивентийн санаа ч юм уу тийм зүйлсүүч гэсэн яг ийм үйл явцаар гоё санаанууд бий болдог байгаа шүү. За тэгвэл бөөнөрөө дарсан зурга Lightroom room дээр өнгө хэрхэн өгсөн талаар за Photoshop дээр тэгвэл хэрхэн янзлсан талаараа шууд та бүхэндээ өнөөдрийн бичлэгээрээ дамжуулаа шууд зааж өгье. За тэгвэл бүгдээрээ шууд компьютероос үргэлжлүүлээ хичээлээ ороод явъя. За Adobe-с гаргасан Lightroom гэдэг зураг янзалдаг зургийн ихэвчлэн өнгийн нарийн янзалдаг програм байгаа. За энэ програм дээр бүхий л фотографи хүмүүс маань илүү өнгөө тавьдаг гэсэн үг байгаа. За миний хувьд ч гэсэн энэ програм руу зураг оруулж ирээд өнгөө тавиад дуусан байгаа үйл явц байна. За энэ нь бол товчондоо энэ Libre гэсэн хэсэг рүү очоод өөрийнхөө нөгөө RAW зураг болохоор ингээ оруулаад ирнэ. За зураг болохоор энэ чинээс import гээд хаана фолдертой байгаа. Тэгээ импорт гэж оруулж ирсний дараа за энэ зургуудыгаа одоо ингээд сонгоч штэ. Одоо 8 зураг байна. За түүний дараа болохоор энэ developer гэдэг хэсэг рүү очоод хамгийн эхлээд яадаг вэ гэхээр энэ бол зургаа эхлээд сонгоно штэ. За энэ зураг дээрээ маус хоёроо дараад reset гэдэг одоо энэ яг бодит авсан үеийнхэн зураг нь энэ байхгүй юу. Гэтэ хичнээн бас гоё үнэтэй preset өнгө байла, гоё янзлж чаддаг байлаа гэд тэр яг бодит үе дээрээ зургаа бас яг одоо гоё дараагүй бол мэдээж бас зураг маань гоё болохгүй шүү дээ. Тийм учраас гоё мэдээж зургаа дарсан байх ёстой. Тэгээд гоё өнгө янзлаад тэгээ хүмүүс түгээж явах юм бол тэр яг ингээд үе шатаараа яг зөв дараалалтай байгаа шүү дээ. За ямар ч зураг ингээд дарсан байгаа. Хамгийн эхлээд миний хувьд яадаг вэ гэхээр за миний хувьд ч гэлэхгүйгээр ер нь бол фотографи бүх янзлалтай хүмүүс маань за энэ зургаа би юунд ашиглах юм? Instagram дээр пост оруулах юм уу? За thumbnail-ээр ашиглах юм уу? Эсвэл фотозон юм уу, постэр юм уу гэдгээ
эхлээ бодож энэ зургийг янзлахын тулд эхлээ сайзыг сонгох хэрэгтэй. За миний хувьд болохоор энэ чинээс болохоор Instagram-д би постор оруулах юм уу, thumbnail-аар хийх юм уу гэдгээ сайзаа сонгоно. За бүгдээрээ 16 Hz-ийн 9 буюу за энэ нь бол 1920 1080 пикселээр thumbnail-ийн сайзаар өгчээ. За түүний дараа enter дарна. За тэгээ дараа нь ядгүй гэхээр энэ зураг авдаг хүмүүс хамгийн дөрөнд болохоор white balance-ийн харуулсан байх хэрэгтэй. За тэгээд нөгөө кагду буюу англи байгаа шүү дээ. Одоо тэгш химийг хамгийн дөрөнд засдаг байхгүй юу? За энэ чиний Lightroom дээр автоматар ингэж засдаг хэсэг байгаа. За энэ автоматар ингэж энэ дарж болно. За миний хувьд болохоор ер нь нэлийн бас тэгш химийг олоод зургийг дарсан байна. За түүний дараа өөрсдийнхөө одоо хадгалж ирсэн preset өнгөнүүдээ эхлээ өгж эхэлдэг. За өгснөөхөө дараа тэр гоё өнгө айн болох юм байна да, энэ тохирох юм байна да гэсэн өнгөө өгөөд тэндээсээ үргэлжлүүлээд нэмэлтээр одоо temp, tint ч юм уу. За contrast, highlight, shadow гэх бүгдийг ингэ засаа явуулдаг гэсэн үг. Эсвэл ганц preset өгөөл шууд дуусч болно шүү дээ. За эднэрээс ингээд иймэрхүү ингээд preset өнгөнүүдийг ингээд ашиглаж болно гэсэн үг. За миний хувьд дөнгөсөн ашигласан preset-ийг бол энэ чинь хадгалсан байгаа. За энэ хоёр аль нэг өгч болно. За ингээд өгөх юм бол зураг маань бүрэн болчихж байгаа гэсэн үг. За энэчнээс харах юм бол үндсэн миний одоо зураг маань бас энэ байгаа хгүй авсан зураг маань. За энийг яг муу ялгаагүй миний хувьд crop руу ороод авт дээр дараад оригиналыг нь 16 Hz-ийн 9-ийг сонголоо, enter дарлаа. За түүний дараа за би өөрийнхөө өнгийг энэ чинь хадгалсан байсан учраас за өөрийнхөө өнгийг за өглөө. За түүний дараа зураг дээрээ засах зүйл байна уу гэдгийг харна гэсэн үг сайн харах хэрэгтэй. За тэгээд миний хувьд болохоор энэ нэг гэрлийн шонгийн утаснууд байгаас энэ утаснуудыг би алгуулах ч юм бол гоё болгох юм шиг санагдаад байна. За түүнээр бусдаар бол зүгээр. Тэгээ нэмэлтээр ингээд цаашлаад одоо контрастын ч юм уу тий эсвэл хайлайтын ч юм уу ингээд жоохон оролдоод зургаа ер нь бол өөрийнхөө ямар хүн гаргаж байвал яг гоё болох вэ гэдгийг янзлан гэсэн үг. За миний хувьд болохоор ингээ гаргаад авсан байгаа шүү дээ. За энэ гаргаж авсан. За түүний дараа эндээсээ шууд Photoshop руу шилжиж болдог. Маус хоёроо дараад edit энэ гэсэн хэсэг рүү ороод edit энэ Adobe за Photoshop руу шилжинэ. За тэгэх юм бол автоматар Photoshop дээр маань шууд thumbnail-ийн сайзаараа 16 Hz-ийн 9-ээрээ за ингээд постэр маань ингээд шууд шинээр layer үүсчихдэг байгаа. За нэмэлтээр хэлгээд YouTube-ийн thumbnail болохоор 1280 Hz-ийн 720 байдаг пикселээрээ. За тэгээд 2 МБ багтаамж зураг байх ёстой шүү. Энэ хоёроос дээш бол ордгоо гэсэн үг. За харьцаа нь сайн дөнгөс сайн бүгдээрээ Lightroom дээр 16 Hz-ийн хийсгэсэн шүү дээ. Энэ харьцаатай зураг байх юм бол тохирно гэсэн үг. За энэ өргөтгөлүүд нь энэ чинь харагдаж байгаа. Тэм учраас бүгдээрээ яг энэ дүрмийн дагуу өөх хэрэгтэй. За шинээр бүгдээрээ thumbnail хийж байгаа control N үсэг дараад за wave гэдэг рүү орох юм бол энэ чинь угсаа бид 1900 1080 гээд. За миний хувьд ягаад шууд 1280 720-оор өгөхгүй байгаа вэ гэхээр арай жоохон full HD-гээр хийчихдэг гэсэн үг. Ингээ хийчих юм бол даваа тал нь хэрэг би энэ зургийг дараа нь Premiere болоод дуудаж оруулж ирэх юм бол zoom энэ төр хийхгүйгээр шууд оруулж ир тавих юм бол full HD видео дүрслэлийн одоо сайз нь за энэ 16 Hz-ийн 9-ийн сайз нь ижилхэн учраас томсох жижигсэх шаардлагагүйгээр болдог учраас харьцаа нийжилхэн учраас зүгээр 16 Hz-ийн 9 буюу 1920 Hz-ийн 1080-аараа хийгээ явцдаг. Та хүн ингэж ч гэсэн бүгдээр шинээр thumbnail хийж эхэлж болно гэсэн үг. За үүний дараа Photoshop руу орж ирсний дараа миний энэ thumbnail хийсэн PSD файл байна л да. Харах юм бол энэ текст гээд текстүүдийг нэг групп үүсгэсэн. За түүний дараа энэ хэсгийн барилгыг би тусад нь select хийгээд layer-ээр тусад нь layer гаргацсан байна. Ягаад тэгэхээр энэ thumbnail гэсэн текст нь ингээ ардлаараа орох юм бол илүү ингээд гоё харагдаж байгаас. За тэгээд за яг энэ одоо thumbnail гэсэн хэсгийг биш 2020 5 ч юм уу өөр ингээ текст байж болно. За энэ бол ингээл болоо байгаа. За тэгээд эхний хэлж миний хувьд болохоор энэ кабелийг болохоор алга болгон. За тэгэхэд болохоор Photoshop-ийн түүл байгаа. Энэ бүгдээрээ remove tool гэж байгаа. Энэ tool дээр шинээр AI саяхан гарч ирсэн зүйл нэмэгдсэн зүйл нь болохоор wires and cable эсвэл хүмүүсийг хасах боломжтой. За бүгдээр харъя л да wires and cable-ийг ингэ дарах юм бол автоматар уншиж байгаа. За миний энэ зурган дээр харагдаж байгаа энэ жижигхэн энэ wires cable-ч бай заа юу. Та нар хараараа детальчлаад энэ
кабелж бай, энэ томигч бай. Автоматар AI нь өөрөө алга болгосон хэсэг дээр автоматар өөрөө зургийг нь AI-аар гаргана гэсэн үг. За харсан уу? Одоо алга болсон хүмүүс before after. За миний нэг том кабель маань бол бүр алга болсон хүмүүс before after. За энэ хэсгээр хараа. Ийм зөндөө кабель утсан хүмүүс. За before after. Ингээл автоматар AI-аар алга болдог шүү дээ. Инх юм бол илүү зураг маань илүү цэвэрхэн, нүдэн дараханд илүү минималист ингээд та нарт харагдаад байгаа гэсэн үг. Энэ кабель байх юм бол нэг энийг алга болгочвол гэсэн ч юм уу нүдэн нэг тухгүй харагдана. За ингээл Photoshop-оор бага уугаар ингээд өөрсдөө мэдрэмжээр янзлна гэсэн үг байгаа. За ингэж янзлсан байгаа. За түүний дараа яах вэ гэхээр миний reference буюу за би одоо энэ work jazz за энэ хоёр зурагнаас энэ бас санаа авсан. За энэ одоо хараа ингээд зураг оруулаад ирсэн чинь за энэ зураг болохоор өөрөө 1280 720 байгаа байхгүй юу. Яг ингэж оруулж ирдэг гэсэн үг. За энэ зураг маань болохоор одоо Full HD зураг байгаалаар Full-ээр орж иж байгаа. За YouTube Premiere Pro дээр ч гэсэн энэ зургийг оруулж ирээд янзлах гэхээр заавал ингээд одоо сайзыг ингээд томсгоод тэгэж янзлаад идэх болохоор ядаргаатай байдаг болохоор би дандаа зөвхөн Full HD-гээр хийдэг. За энэ харьцааны ягаад хийжлэх юм бэ гэхээр хараа бүгдээрээ ингээд тулгаж агаад харьцааг ингээд томсох юм бол харьцааны яг ижлэх юм байхгүй юу? Жохон л пикселээр их болохоос биш. За ингээд оруулаад ирсэн. За уг нь энэ постерны Pinterest-с харж яагаад би хатгалцсан байснасаа гаргаж ирсэн л да. За энэ постерноос би болохоор энэ Into the Nature гэдэг энэ үг за энэ 2024 гэсэн байгаа. Энэ текст за энэ дээр онсараа ингээд бичсэн. Энэ дээр хин хийсэн бэ? Одоо зураг тарсан хүнийх нь нэр нь ч юм уу. За энэ пост story би одоо энэ текстийн санааг би энэ постероос авсан гэсэн үг. Энэ болохоор хулгай биш байхгүй юу? Бүгдээрээ энэ постерыг яг энэ зургийг тэр чигээр нь ашиглаад энэ постерыг дөөрөөгаад яг ижилхэн хийх юм бол тэр бол копирайт буюу хулгай болж болно. Гэхдээ би эндээс текстнийх нь өнгийн ч юм уу, текстнийх нь байрлалыг нь ч юм уу, том жижиг фонтыг нь ч юм уу тэр санааг нь авч байгаа нь хулгай бол огт биш. За тийм учраас би энэ зурагнаас болохоор харах юм бол текстийг нь болохоор ингээд санаа аваад ингэж бичсэн байгаа. Ингэж бичих юм арай гоё харагдах юм байна гэж санаа авсан. За тэгээд энэ зурагнаас болохоор текстний энэ одоо thumbnail гэсэн за энэ зураг ба. За энэ зурагнаас болохоор текстнийх нь улаан өнгийн илүү тохирох юм шиг санагдаад авсан байгаа. За уг нь бол би энэ jazz гэж work jazz гэх энэ зурагны энэ текстүүдийг бас ашиглаад эсвэл энэ улаан өнгийн ашиглаж гэж утсан чинь энэ бас жоохон тохирохог болоод за ямарсаж энэ зураг хоёроос санаа авсан байгаа. За бүгдээрээ текстүүдийг зөв хуулаад оруулаад ирье. Текстийг сонголоо. За ингэж хагаад Ctrl V. За ингэж хуулаад оруулаад ирье. За энэ нь бол текст нь болохоор бүгдээр харах юм бол за миний хувьд Adobe Font за ийм фонтыг ашиглаж хэрэгжилж байгаа. За та бүхэн өөрсдийнхөө дуртай фонтыг ашиглаад бас хэрэгжилж болно. За одоо энэ нь бол постэр маань thumbnail маань бэлэн болцсон. Яг тэгэхээр зураг өөрөө авсан, зураг өнгийн янзлсан, бас илүү дутуумыг деталь янзлсан. Зүгээр текст бичээл гол санаагаа илэрхийлэхэд болно шүү дээ. Дараагийн хичээлээр би та бүхэн thumbnail-ийг хэрхэн хийх талаар thumbnail дотор ямар thumbnail байгаа 2-3 хүн байвал яаж гаргах юм. Энэ thumbnail хийх одоо YouTube дээр нэг трендing байгаа байхгүй. Тэднийг бас та бүхэн тайлбарлаад бас зааж өгөх болно. За өнөөдөр болохоор ямар ч тач энэ үйл явцыг та бүхэн ингэж хийгддэг шүү гэдгийг мэдээд авчихд болно. За одоо нэг нэмэлтээр болохоор энэ thumbnail гэсэн хэсгэнд барилгын араар орчиж байгаа. За тэхинд бол бүгдээ амархан штэ. За энэ зургаа сонгосны дараа Ctrl G гээд хуулбарласныхаа дараа за энэ барилгын энэ хэсгийг бүгдээрээ select хэсгийг сонгож агаад ингээд сонгочиход болно. Яг энэ бүр ингээд наривчлаад бол шаардлагагүй шүү дээ. За усан доол нь энэ хэмжээ. За ингээд жоон зүүмлж агаад детальчлаад авсан ч болно. За миний хувьд жоон цаг хэмнээд ингэж за pen tool-ээр авах юм бол илүү бүр ингээд гоё явдаг байгаа. За энэ илүү гарчлаа тий. Тэр alt дарж агаад хасчих болно. За ямар ч тач ингээ ерөөхдөө ингээ авчи. За авсныгаа дараа Ctrl G гэд хуулж чинь. За түүний дараа нөгөө thumbnail гэсэн текстийг
би энэ хуулсныхаа доор нь аваачаа тавина. За тэгэл thumbnail-ийг жоохон доош оруулах юм бол болчихж байгаас. За тэгээ энэ бол M үсэг дараад голлуулж агаад V үсэг дараа select. За түүний дараа би ингээд голлуулцдаг байгаа. За текстийг гаргаж ирээд мөн ялгаагүй. Эсвэл текстийг дарлаа, background-ыг контрол дарж агаад хоёулангийн дарлаа, ба мөн ялгаагүй голлуулчихна. Иймэрхүү аргуудаар голлуулж болдог байгаа. За тэгээд буцаад select үйл рүү очивол за ер нь ерөөдөө ингээл амархнаар thumbnail маань бий болчихж байгаа гэсэн үг байгаа. Үйл явц нь. За бүгдээрээ бас нөгөө хүмүүсийг энэ алга болгохыг энэ үзэл та бас хүмүүс сонирхож болохгүй. За энэ сонгосон зургийг бүгдээрээ дарж агаад энэ remote tool руу очиж байгаад энэ чинь хүмүүс гэдгийг сонгочих. Тэгэх юм бол энэ чинь байгаа одоо хүмүүсүүдийг автоматар AI энэ чинь ингээ хүмүүс байгаа шүү гэдгийг сонгож өгч байна. За харах юм бол нэмэлтээр энэ хүнийг сонгож өгөөгөөс тэгэхэд би ингээд нэмээд өгч болно бас. За ингээд энэ ихтэй амар сайн сонгож өгөөс. Түүнээс enter дарах юм бол автоматар remove гэд устгахчих жоос. Гайхалтай бас тий. Control Z. Control before after. За энэ нараа. За энэ хэсгийн хүмүүсийг устгахчаар ардлыг нь өөрөө AI өөрөө зохиох хэрэгтэй болчих штэ. Яаж зохиосныг хартаа. Ингээ ойролцоо одоо зохиоцсон хүмүүс. Эднэрийг хартаа. За гэтээ яг энэ бол нэг их мэддэггүй ч гэсэн. За хүний ингээд энэ чинь нийл их хөдөлмөр болно шүү дээ. За. Энараа хөдөлмөр мэддэггүй уустай. Энэ хэмжээнд Photoshop AI маань ямар тач ингээд устгах өгч бас чадчихвас. За тэгээд ямар тач өнөөдрийн Photoshop энэ хичээлээр болохоор иймэрхүү thumbnail хэрхэн бүтдэг талаар дарааллыг хамтдаа ямарчаа үзлээ. За энэ текстүүдийг бүгдээр яг иймэрхүү байрлалаар дүүрэлгээд зүгээр хийж болж чадах байхаа гэж бодож байна. За окей, бичлэг дуусны үсэнд маш их баярлалаа. За иймэрхүү маягаар YouTube дээр хэрхэн видео оруулах дарааллуудыг баагаар тайлбарлаад та бүхэндээ хичээлээ бэлтгээд явах болно. За тэгвэл бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцаая. Аньян.